хоногт Улаанбаатар төмөр замаар дайраа өнгөрч байгаа гарам хаалтууд дээр нэг 144 минутыг зарцуулж байгаа бол энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр 144 минутыг 21 минут болгож бууруулах ийм тооцоол гарсан. Хоёрдугаарт Улаанбаатар хотод өнөөдөр тээвэр логистикийн бүх компаниуд төвлөрөөд Улаанбаатар хотод Монгол улсын импортын бүх бараа Улаанбаатар хотод буугаад Улаанбаатараас 21 аймаг руугаа задарч байгаа. Тэгвэл бид нар энэ тээвэр логистикийн төвийг байгуулж чадсанараа энэ бууж байгаа 20 гаруй сая тонн ачаа эндээсээ шууд задраад Улаанбаатар руу орхон ороод үлдсэн 21 аймаг руугаа задардаг ийм тээвэр логистикийн төв байгуулах ийм одоо үндсэн зорилготой гэж хэлж болно. Энэ салаа зам маань энэ ондоо бараг ашиглалтанд орох байгаа учраас бид нар урьдчилж тээвэр логистикийн төвүүдэд оруулна. Улаанбаатар хотын дундуур ачаа хүн тээвэр, транзит тээвэр, за нүүрс тээвэр, одоо эрчим хүчний тээвэр гэсэн ийм дөрвөн төрлийн тээвэр л явагдана. Бусад бүх тээврүүдийг нааша ачаануудыг гаргая гэсэн ийм төлөвлөлтөй явж байгаа. Хоёрдугаарт энэ тээвэр логистикийн төв байгуулагчнаар бидний одоо байгуулахаар зорь төлөвлөж байгаа хуушнаар хөшгийн хөндий буюу одоогийн шинэ нэршлэрээ Хүмүн хотын одоо төвлөрөл таталцал бий болох том одоо түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа.